I'm Gasser. This is your host, Balor. And I'm Tamir. Сайн байцгаана уу үзэгчдээ, сонсогчдоо. Тэгээд бид хоёр өчигдөрхөн мэдээлэл хийсэн боловч мэдээлэл хийгээд мэдээлэл хэрэг аягүй том болтой. Өөрийнхөө үзэл бодлыг бид хоёр хуваалцаад интернетэд нийтлээл ерөөс 15 минутын дараа Путин маань Украинаас дайн зарлцсан. Тэгээд бүх мэдээлэл маань одоо нэг онлайн төвшинчл өөр болоо явчихсан. Тийм болохоор бид хоёроос одоо шинчилсэн шинэ үйл явдлуудыг бас тайлбарлаж өөрсдийнхөө харсан өнцгөөс бас яривал зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэ рекорд ивтлээтэй зүгээр газ яаралтай шинэ мэдээлэл гаргахгүй шинэ олж мэдсэн зүйлээ хуваалцахгүй бол жоо утгагүй болчих гээд. Тэгээд яаваа дайн гэдэг чинь үнэхээр би бас өнөөдрийн турш нэг сонирхол ивжсэн гэхдээ дараа л та хэлээ. Ерөнхийдөө Путин эхлээд зарлсан тий. Бид хоёрыг подкаст хийж байхад Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын ард түмэнд хандсан мессеж илгээсэн тий. Тэрийг яг бид хоёрын подкаст дуусаад тэрэн дээр болохоор ерөнхийдөө Владимир Зеленский өөрөө орос хэлээр яриад одоо Оросын ард түмэн тий одоо танаа одоо удирдлага ерөнхийлөгч бол миний үгийг сонсохгүй байна. Та нар одоо энэ дайныг одоо битгий хөхүүлэн дэмжээч өөрсдийнх нь боломж бололцоогоор тий одоо энэ дайныг зогсох арга хэмжээ аваач одоо энэ газар болохоор одоо миний бүх хүүхэд нас өнгөрсөн миний одоо хувьд юм зүрх сэтгэлд ойрхон тийм газар нутгууд байгаа яг Орос үний хувьд бол энэ ямарваа нэгэн тийм үн цэнтэй газрууд биш ээ гэдэг талаар одоо яг Оросын ард түмэнд хандсан тийм мессеж илгээсэн. Тэгвэл тэр мессеж нь илгээгдэл тун удалгүй байж итл Путин мэдээлэл хийсэн. Путин болохоор ерөнхийдөө бол одоо Оросын нэгдсэн улс одоо ерөнхийдөө нэгдсэн улс шигдүүлээ. Холбооны улс. Оросын холбооны улс тий бурууч Russian Federation. Оросын холбооны улс ерөнхийдөө бол гарцаагүй байдалд орлоо. Гарцаагүй байдлын үүднээс одоо Украиныг зэвсэггүйжүүлэх одоо ажиллагаа явуулнаа. Хэрэгэлсэн яг үгнүүд нь ингэсэн баггүй денацификац. Тэгээд демилитаризаци нөгөө милитари зэвсэг болгоно. Гэхдээ денацификац гэдэг шалтгаан нь одоо нациг үнцэрхэг үзэлтэнгүй болгоно гэж байгаа байхгүй тий. Тэр нь бас надад амар нэг тийм мань тийм мэдхгүй зүйл байгаа юм уу? Бас тэрнийг одоо жил болгон Оросчин баяраа тэмдэглэдэг шүү дээ нацист Германыг ясны. Тэр Оросын ард иргэдэд аягүй хүчтэй нөлөөлдөг юм уу нэг сонсогддог тийм триггер үг юм шиг байгаа. Тэрэн дээр чи юу гэж бодсон? Би бол ерөнхийдөө яг тэр үгэн дээр бол тэгтлээ яг чамшиг гэж анхаараагүй юм байна. Ягаад тэгэхээр угаасаа ерөнхийдөө Украинуудыг дандаа нацист гэж аль дээрээс нөгөө сүүлийн 8 жил ярьсаар хагаад нөгөөтг нь юм жихэнд юм дасал болчихж л тээ. Тийм. Ягаад тэгэхээр ерөнхийдөө тэнд байгаа одоо Орос иргэдийг гадуурхаж гин гэдэг утгаар нь бол одоо нацист Германтай хийж байгаатай адилхан ясун цэсээр нь гадуурхаж байгаа гэдэг утгаар нь дандаа Путиний талаас тайлбарлаж ярьдаг болохоор. За тэгээд мэдгдсэн. Тийм мэдгдсэн. Мэдгдэл болоод ерөөсөө 30 минутын дотор бүх юм болоод өрнөсөн. Тим хурдтай бүх зүйл болно гэж ерөөсөө бодоагүй. 30 минутын дотор ерөөсөө Белорусын газар нутгаас одоо Оросын одоо агаараас пуужингууд хөргөөд 76 Украины газар нутагт дээрх агаарын хамгаалалт одоо нисэх онгоц одоо цэргийн нисэх онгоцны буудлууд мөн Украины тагнуулын ерөнхий газрын байрыг шууд устгасан байгаа. Тэгээд одоо болохоор энд чинь 2 сарын 24-ний орой 8 цаг яг одоогийн байдлаар Америкийн цагаар тий. Тийм Америкийн цагаар. Яг одоогийн байдлаар бол сүүлд мэдээ харж байхад 86 объект яг цэргийн объект ерөөхдөө Оросын талаас баримтлаад байгаа зүйл нь болохоор энгийн ард иргэдээр биш дандаа цэргийн объектуудыг устгах нь. Ягаад тэгэхээр Украиныг цэрэггүйжүүлэх тийм арга хэмжээ авч байгаа болохоор цэргийн объектуудыг устгах нь гэсэн байгаа. Тэгээд
яг одоогоор бол Украины талаас бол 56 цэрэг амиа алдсан байна. 169 хүн шархагдсан байна. Тэгээд энгийн ард иргэдээс бас хүмүүс шархагдсан 400 орчим шархттай байгаа гэсэн мэдээлэл. Оросын талаас болохоор ерөнхийдөө тэр casualty буюу одоо нөгөө дайнд амиа өргөцсөн шархагдсан цэргүүдийн тоонуудыг ерөөсөө нууцлж байгаа. Одоогоор тэр талаар ямар ч мэдээлэл авахгүй байгаа. Гэхдээ Украины мэдээллүүдийг харж байхад бол ерөнхийдөө унсан вертолет одоо хилээр давж орсож ирсэн танкуудыг устгасан тийм бичлэгүүд гарч байгаа. Гэхдээ тэр нөгөө тоо нарийн зүйлсүүд нь бол сайн мэдхгүй байна. Тэгээд ерөөсөө бүх юм амар хурдан болоод өнгөрцөн. Ерөөсөө хизээч Оросыг Украин руу дайрчин гэж би ерөөсөө бодож байгаагүй. Энэ ингээл нэг юм теншн үүсгээл те тэгж жагаад ямарваа нэг юм хилцээрт хүрнэл нэг хилцээрт хүрэх тийм өөрсдийнх нь нэг гогцоодох ямарваа нэг шалтгаан хайгаад байна л гэж бодож ирсэн болохоос ийм дайны үйл ажиллагаа болно гэж бол ерөөсөө огт бодоагүй. Тэгээд Оросын талаас одоо хэлж байгаа нь болохоор энийг бол дайн гэж бол ерөөсөө огт хэлэхгүй байгаа. Энэ нь болохоор спецоперац гэсэн шүү дээ. Одоо тийм военный операц те нөгөө одоо дайны тусгай ажиллагаа. Дайн ажиллагаа тийм тусгай ажиллагаа гэж яваад байгаа тийм. Миний ихээр бол олж мэдсэн мэдээлэлүүд бол иймэрхүү байна. Тэгээд бас НАТОгийн талаас бол одоохондоо бол ямарваа нэгэн сөрөг зүйл бол хийгээгүй. Ягаад гэхээр Украин бол НАТОгийн газар нутаг биш ээ те. Тэгээ хүмүүсийн айгүй гишүүн биш те. Хүмүүсийн айгүй их харж исэн зүйлс юу гэхээр ерөнхийдөө бол ингээд НАТО Америк өмөрнө гэдэг байдлаар айгүй харж ирсэн. Яг нөхцөл байдал дээр бас тийм байсангүй гэдэг нэг айгүй тийм сэтгэл дундор байгаа. Гэхдээ хэрвээ НАТО ороод ирвэл эн чинь бас бүр аимшигтай зүйл болно л доо. Тийм болохоор тиймээс холоор байгаасаа тий. Холоор байгаасаа гэж хүсэж байна. Би нэг түрүүн үгэн дээр анхаарсан гэж ярьсан шүү дээ. Би нөгөө өмнөөс хэлсэнчлэн Путин үгэндээ сул үг хязгаарч хэрэгэлдэггүй хүн. Тэр нь угаасаа яг яриагаа үргэлж бэлддэг. Дээрээс нь өөрөө ингээд ярихтаа ч гэсэн хязгаарч сул үг ашигладаг. Тэгээд энэ нөгөө шалтгаануудад дандаа товч тодорхой хэлдэг. Тэгээд Украин дотор болохоор хэд баруун үзэлтэй хөдөлгөөний одоо хүмүүсийг бандеровц гэж нэрлэдэг. Одоо орсоор тэгээд англиар би сууд харсан чинь banderites гэдэг юм байна. Тэр нь яагаад тэгж нэрлэгддэг гэхээр 1900 1900 одоо 20 дугаар зууны ихээр амьдарч исэн Степан Бандера гэдэг нэртэй нөхөр ийм Украины үндэсрэг үзэлтнүүдийн байгууллагыг байгуулсан юм байна. 1929 онд. Тэгээд тэр нөгөө нэг үзэлтнүүдийг одоо дэмждэг одоо үед ч гэсэн дэмждэг хүмүүсийг бандеровц гэж нэрлэдэг. Одоо манай монголоор зөвлөх юм бол одоо босоо хөх монгол ч юм уу те нэг тийм яг одоо тэд нар ямар үйл ажиллагааг мэдхгүй. Гэхдээ яг нэг хүмүүсийн энгийн хүмүүсийн мэддгээр бол тийм жоохон үнцэрхэг үйлдэлүүд их гаргадаг. Тэрийг тэд нар бас цагтаа гудамжаар Оросын пропагандаар гаргадаг бичлэгүүд юу байсан бэ гэхээр Оросоор гудамжинд яриа явж байгаа юм бол барьж очиж одоо бүлгэлэн зоддог ч юм уу те. Тиймэрхүү үйлдэлүүдийг ингээд Оросын бас нэг хэвлэл мэдээлэл айгу дөрөөлж авч одоо ингээд Орос хэлийг гадуурхаж чинь, Орос соёлыг гадуурхаж чинь энэ ирчээрээ одоо тэр одоо чиний дөрөв хэлсэн шиг дотоод геноцид явж байгаа байдал харагдаж байгаа болохоор Путин хүртэл амаасаа хэлэхдээ энэ денацификаци гэдэг үгийг хэрэгжилж байгаа надаас бас энэ бүх үгнүүд ч айгүй жишг тогтоох боломжтой зүйлүүд байхгүй тий. Яг бол өөр одоо үндэстнүүд угсаа гарлын хүмүүс нэг улсад амьдардаг болохоор тэгээд өөрөдөө ингээд дайндраас андарсан юм гээл уг нь ингээд хоригуд тавигдаад одоо шин ч гэсэн одоо эдийн засаг ба улс төрийн хоригуд одоо бий болж байгаа шиг байна. Гэхдээ тэд нэр яг ингээд үр дүнгээ авчирч яг богино хугацаанд биш маа гэхэд урт хугацаанд үр дүнгээ авчрах л бах та тий юу гэж бодож чинь дэрэн дээр. Өнөөдөр Путин бас нөгөө Оросын бизнесмэнүүдийг цуглуулж Кремлд уулзалт хийсэн байгаа. Тэрэн дээр бас сангийн амны сайд нь бол ерөнхийдөө бол Европын санкцууд бол биднээс бол бараг нөлөөлөхгүй л ухааны юм ярьсан. Тэгээд энэ санкцууд нь бас тийм айхтар миний бодсон шиг хүчтэй санкцууд бол байгаагүй. Оросын 4 банкыг одоо олон улсад гүйлгээ хийхийг хорьсон байгаа. Саяын байдлаар нийтдээ 555
одоо иргэнийг Европ болон НАТОгийн улс орнууд руу хилээр зарчих эрхийг хассан байгаа. Тэр нь яг Оросын Думагийн гишүүд болон тэднээсийн гэр бүлийн хүмүүс явагдчихлээ л дээ. Тэгэхээр энэ бол Оросд бол тэгтлээ тийм ач холбогдол үзүүлэхээр санкцууд болж чадаагүй гэж харж байгаа. Тэгээд одоо бас маргаашийн байдлыг ерөөхдөө харъя те. Одоо яг магадгүй дараа чи юм бэлтгэжлээ авах. Мэдээгээр харахад бол Байден бол одоо их том санкцууд хийнэ л гэсэн байгаа. Би тэгээд яг Оросын эсрэг өөр ямар том санкц хийж болохыг одоохонд бол тааж хэлж мэдэхгүй байна. Нэг өглөөс ирээд мэдээ харж байхад бол долларын эсрэг, Америкийн долларын эсрэг рублийн ханш маш өндөр хэмжээгээр суларсан байх шиг байсан. Дээрэс нь Оросын хөрөнгийн биржнээс маш их одоо алдагдсан байхгүй болсон байсан те. Үнцэн 40%-аар буурсан байсан. 40%-аар буурсан. Тэгээд энэ бүх юм одоо эдийн засагт бүх энэ сөрөг юмнууд чинь за яг тэр баян хүмүүс нөлөөлдөг гэж магадгүй. Гэхдээ энгийн ар дэргэд бол нөлөөлөх нь ойлгомжтой. Зарим судлаачдын харж байгаагаар бол энийг Орос яаж нөхөж чадах вэ гэхээр нэгт нөгөө газрын тосны үн чинь буцаад өсөд эхэлсэн. Айдсан те. Нэг байрал одоо $100 өгч баг гарцсан уу тэрийг гарсан тий. Гарчлаа. Хоёр талаараа Хятадтайс би өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ. Хятадтай хийсэн том гэрээ одоо хилцээрүүд одоо газрын баялагийг худалдаж авах үндсэндээ өргөжлүүлээд энэ барууны Америкийн хоригуудыг давж гаргахад маш ихээр туслах зүйлүүд болоод байна гэж би харж байна. За тэгвэл бас энэ хориг дээр нэмээд нөгөө нэг бусад улс орны тэргүүдүүдийн реакцуудыг бас хэлэх хэрэгтэй байх те. Ерөнхийдөө бол айгүй олон хүмүүс болохоор юу яасан байгаа. Одоо дайн эхэлж яхад ягаад Путин лөө одоо Байден энэ кол хийсэнгүү вэ те. Ягаад энийг юм хойшлуулж аваа гэдэг. Нөгөө дайн эхлэхээс өмнө болохоор ерөөсөө юу ч болсон биш шүнч байсан хамаагүй кол хийнэ гэдсээр яг дайн болоход тагчиг байлаа гэдгээр их буруутгаж байгаа. Тэгээд Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн маа. Ерөнхийдөө Ван И гэсэн боловч тэр бичлэг дээр Ван И өөрөө гараагүй нэг эмэгтэй хүн гарч ирээд яриадсан. Тэр эмэгтэй болохоор ерөнхийдөө Оросын энэ хийж байгаа одоо тусгай ажиллагааг бол буруутгаагүй. Тэгээд харин эсрэг тэрэн дээр бүр Америкийн эсрэг мэдээлэлүүд хийгээд эхэлсэн. Одоо сүүлийн 20 жилийн хугацаанд бол Америк эдгээр орнууд руу ингэж нэгдсэн үндэсний байгууллагын одоо хилцээрийн эсрэгээр ингэж бөмбөгдөж эхэлсэн. Ингээд тэрэн дээр болохоор Иран, Афганистан, Сир, Ливия тэргээд одоо ерөнхийдөө ойролт орнуудын орнуудыг дурдчихсан тийм. Нэгдсэн үндэсний байгууллага дээр эднээс бол бүгднийг эсэргүүцсэн, бүгдээрээ ерөөсөө ямар ч тайлбаргүйгээр дайрж бөмбөгдөжсэн болохоор ерөнхийдөө Украин дээр бол одоо орж юм хэлэх хэрэг байхгүй шүү гэсэн тиймэрхүү хөдөлгөөний мессежийг бол өгсөн. Оросын талаас уу? Одоо юу Хятадын гадаад хэргийн яамнаас өгсөн мэдээлэл нь бол тийм. Тэгээд энэ дээр бас Беларусын ерөнхийлөгч мэдээлэлсэн. Беларусын ерөнхийлөгч бол ерөнхийдөө бол тэр чигээрэл мэдээж дандаа нэг Оросын пропаганда ярьдаг штэ. Тэрийг л ярьжлаа. Ерөнхийдөө бол Орос бол ганц зүйлийг хүсэж байгаа. Украинд НАТО орж ирэхгүй. Украин зэвсэггүй болох хэрэгтэй. Тэгээд Украин Луганск болон Донецк бүсүүдээс одоо савраад ат гэдэг. Угаасаа цаа чин айгүй тийм эмоцтой ярьдаг хүн. Тэгээд одоо энэ санкцууд бас зөвхөн Оросд биш Беларуст хамааралтай болчихж байгаа. Яагаад тэгэхээр энэ одоо Орос Украины дайн биш. Орос Украин болон Беларусын дайн болоод хувирчихсан. Беларусын цэрэг орсон юм уу Украинд руу? Беларусын цэрэг ороогүй. Гэхдээ Беларусаас орсон. Тийм. Тэгээд яг хоо бас энэ ДНР, ЛНР-ын ирчүүдийг бас айгүй их одоо өрөвдсөн байдалтай хүмүүсийн одоо сэтгэлүүд их гарч ирсэн. Яагаад тэгэхээр бүх эмэгтэйчүүд хүүхдүүдийн болохоор одоо ингээ refugee гэдэг Орос руу гаргасан. Тэнгүүтээ бүх ирчүүд нь болохоор зэвсэг өгөөд явцгаа гэдэг те. Одоо торгуулийн салаа гэдэг шиг тэгээд шууд хамгийн түрүүнд одоо фронт руу тийм Украины эсрэг фронт руу гарсан гэсэн үг. Энэ бүхнийг ингээ харахад би нэг өдрийн турш нэг юм сонир мэдрэмжтэй байсан. Одоо бид нар бол ингээд 40,000 км-ийн цаана байна шүү дээ, тий.
Яг үннийг хэлэхэд бид нарт яг цонхны гадаа юм айц хүс аял бол байхгүй. Гэхдээ нэг тийм үнэхээр гонигтай айцтай нэг тийм мэдрэмж надад ингээд төрж байгаа. Яг тэр дотор амьдарч байгаа хүмүүс ямар байгаа бол таа гэсэн нэг тийм төгшүүртэй их сонирн байлаа. Тэгээ хүмүүс маань юм дэлхийд даяар л ер нь тийм байсан болов гэж би бол бас хувьдаа бодож байна. Тий. Тэгээд мэдээж одоо энэ Оросын Украин руу дайрсныг бас Орос дотроо одоо эсэргүүцсэн хүмүүс бол нэлээх гарсан. Оросын ихэнх хотуудад ерөнхийдөө жижиг бослогууд гарсан боловч тэр дор нь бүгдийн ерөөсөө дарсан байгаа. Тэгээд Оросын айгүй олон ютуберүүд дуучид энэ төр өөрсдийнхээ YouTube, Facebook чаналаараа ерөнхийдөө би бол дайныг эсэргүүцэж байна гэдэг өөрсдийнх нь бас дуу хоолойг гаргасан. Наадхаас онцолж хэлж байгаа бас яагаад гэж хэлж байгаа гэхээр бас энэ нөгөө Оросын юм одоо чинь тэр болгон дуурдаггүй шүү дээ тий. Бүгд л ерөнхийдөө нэг Путиныг дэмжиж байгаа байдалтай. Гэхдээ энэ дээр үнэхээр яах чаргагүй эсрэг дуурсан нэг бодлын бас том үйлдэл болжээ. Бас чиний дурчааг бас би арайгүй ойлгож байна. Нэг ийм мэдээ би бас харсан. Одоо яагаад яг одоо вэ гэдэг асуулт. 8 жил одоо дан хэлсэн шүү дээ. Одоо Оросыг дэмжсэн одоо салан тусгаарлагчтай. Яагаад одоо гэж ихэд тэгээд хамгийн ойрын үеийн түүхийг ингээ харахаар Америкийн байр суурь, НАТО-гийн байр суурийг сорьсон хэд хэдэн үйл явдал болсон байна шүү дээ. 2000 онд Хятад Хонконгийг дарж авсан, маш олон сар чагсаал хийж хаад ковид гарч ирээд олон нийт цуглах боломжгүй болоод яг хөө энэ бол цэвэр юуны хуульд нь харууллаа тий. Хуульд яагаад гинт ямар тохиромжтой үед вирус гараад ирвэ тий. За тэр яг хамаагүй ямар ч лсэн Хонконгийг Хятад өөрийнхөө эргүүлж авахд олон нийт ихэндээ дугаар шүмжилжсэн ч гэсэн ямар ч үр дагавар гараагүй. 21 онд Афганистанаас Америк нэгдсэн улс сэргээд татгаар болсон 20 жилийн дараа тий. 20 жил илүү. Ямар ч таашаа 20 төгсөж байгаа жилийн дараа сэргээд татгаар болсон Талибан төгсөн. Юу ч болоогүй. Тэгээд одоо зоригчсон байгаа. Одоо Украин одоо биш Орос тэр Хятад энэ тэр одоо Оросын ээлж ирээд Украин руу дайрлаа. Дараачийн зүйл бидний дараачийн ойрын ирээдүйд бид нарыг юу хүлээж аваа гэдэг том асуулт. Одоо хэрвээ энэ нөхцөл байдал дээр НАТО-гоос хариу өгч чадахгүй бол ерөнхийдөө Хятад бол зоригжод 50-ны ирээдүй бол их бүрхэг юм шиг л санагдаж байна. Гэхдээ зөвхөн миний бодол шүү. Нэг House of Cards гэдэг кино үзчихсэн үү? Тэгээд яг спойлчлахгүй байх л та.Айлаа. Гэхдээ яг хөө те дараа асуулттай одоо ягаад заавал дайн гэдэг асуултан дээр гэсэн байхгүй. Энэ дайн гэдэг дээр би бас тэр нөгөө эдийн засгийн юмнуудыг харжсан. Тэгээд нөгөө айгүй олон сток трейдерүүд бол энэ дээр ерөнхийдөө бас мэдээлэл хийсэн байгаа юм л да. Одоо дайн эхэллээ гэдэг мессежээр ингээд ерөнхийдөө дэлхийн айгүй том сток маркетууд доошоо ундаг. Тэр үед нь каштай хүмүүс нь бол ерөнхийдөө стокуудыг бол сайн авцсан байхад эргээд буцаад нөгөө сток хэвийн байдалтай бол одоо нэг сарын дараа эргээд ороход бол тэр дундаас маш их ашиг хийдгээ гэдэг. Өнөөдөр бол нөгөө дагдаг хэдэн стокийн маань сувгууд бол ерөнхийдөө за одоо бол каша бэлдсэн бол яг хувьцаануудаа авцгаарай гэдэг тийм мессежд бол ирж байгаа. Тэр нь зөвхөн одоо Америкийн хөрөнгийн бирж юм уу? Ер нь дэлхийд даяар нэг тиймэрхүү байд юм уу? Ерөнхийдөө дэлхийд даяар. Төр зүрийн айдас ш. Би бас нэг юм уншижсэн чинь дайны хүлээлт нь яг дайнаас илүү хор нөлөөтэй байдаг гэж сонссон. Нөгөө дайн болох гээд байгаа үгүй байдал нь ийм нөгөө нэг хүмүүсийн одоо ойлгомжгүй байдлыг ойлгомжгүй байдал нь одоо тэр хувьцааны сүргээр нөлөөлдөг. Харин яг дайн яг болоод эхлэх юм бол нэг тийм нэг хувьцааны үүднээс харахад хөрөнгөний биржнээс үүднээс харахад нэг ирээдүйн жоох нэг ойлгомжтой болж эхэлт юм уу? Магадгүй тэр бас нөлөөлдөг ч гэж магадгүй урт хугацааны өсөлтөнд. За ерөнхийдөө бол миний талаас бол мэдээллүүд бол яг одоогийн байдлаар бол юм байна. Тэгээ цаг тахад нүгэн. Гэхдээ яг энэ дээр би бас нэг зүгээр өөрийнхөө зүгээс нэг хүсэж байгаа зүйл маань юу вэ гэхээр одоо ийм нөхцөл байдал дээр
одоо манай Монголын манд засгийн газар те аль нэгэн талд нь орохгүйгээр нэг дундыг баримтлаасаа гэж айгүй хүсэж байгаа те. Яа тэгэхээр энэ бол айгүй тийм эмзэг сэдв. Манайх шиг юм жижиг орн бол тоглоодох тоглоом биш те. Биднээсээ сэт дахин илүү хүчтэй Украин одоо ямар зүйлийг амлаж чинь те. Тэгэхээр энэ ч биднээс ч гэсэн бас сургамж аваад голыг нь олоод үг хэлээ олж сурах хэрэгтэй болоо. Тэгэхгүй бол нэгтэл рүү туйлширсан. Нэг бол Оросыг шүтээд те. Нэг бол эсвэл барууныг шүтээд байх нь бас айгүй хэцүү. Монгол шиг жижиг орны хувьд энэ дунд ингэж айгүй тийм уян хатан бодлоготой байгаасаа энэ дээр би Монголын засгийн газраас мэдээлэл хийчихвэдэл гэж айгүй хайж байгаа. Зүгээр одоо хоёр ард түмний өмнөөс биднээс залбирж байна гэдэг нэг зүгээр нэг тавчхаа орхичаасаа л гэж хүсэж байгаа тийм. Миний зүгээс төгсгөлд хэлэх зүйл гэвэл би нэг юм түгээмэл зүйл олон нийтийн сүлжээн дээр хардаг л та. Нэг ковид үед чингэжсэн. Ковид үед Монголд ингээд хүнсээ ингээд цуглуулахаар ингээд олуулаа очирлол цугларахад монголчууд нэгэн үн тэнийг мэнэг гэж ярьж эхэлжсэн шүү дээ. Тэрэн шиг одоо ингээд бензин ингээд авах гал амар хүмүүс очирцсан. Ийм ингээд юу бодлого байхад ийм сонь тэнийг монголчууд гэд. Би л тэр санаад үнэхээр нийлдэхүү. Одоо дэлхийд даяар ямар гэдгийг мэдэхгүй. Америкт бол яг л адилхан юм болж исэн. Зүгээр Америкийн одоо дэлгүүрүүдийн одоо нөөц хүчин чадал одоо тэр нүсэр том байдал нь хангалттай хүргэж чадчихсан болохоос шиг зай эзэлдэг том ус нойлын цаасууд бол адилхан л байхгүй болж исэн шүү дээ. Тэрнтэй адил бензин одоо ингээ байхгүй болгочоод хүмүүс газ ирээдүйн ойлгомжгүй юм чинь банк одоо машина бензинийг дүүрэх хийлгэж чинь тэр бол зүгээр л гэр бүлээ бодож гинөө өөрийгөө бодож гинөө байдаг л хийх гаргах шийдвэр واخгүй. Тийм болохоор тэрэн дээр бас битгий туйлшраасаа л гэж хүсэж байна. Тийм. Улаанбаатар хот юу гэлээ 32 хоногийн бензиний нөөцтэй байгаа гэж сүүлд би мэдээ харсан юм байна. Тэгээд яг хоо энэ дээр бас монголчууд угаасаа Оросоос газрын тосноос хамааралтай орно. Тэгэхээр мэдээж биднээсээ санаа зовх зүйл байгаа. Яг хоо саяны нөгөө санкцд өртсөн компаниуд донд хаа очиж Оросын Роснефть байгаагүй. Бас биднээсийг харж үзсэн байлгүй дээ гэж бодоод байгаа шүү дээ. Роснефтээс авдаггүй дээ Монгол. Манай Роснефтээс авдаг. Тэгээ Роснефть санкцанд хамрагдаагүй байгаа. Зөв. Тийм, тэгээд нөгөө бензин бас нөөцлөх нь зөв гэхдээ нөгөө бензин ч бас хугацаанд дуусдаг шүү дээ, тий. 3-аас дээш сар хадгалаад хүчингүй болчихсон шүү гэдэг харуулдаг. Тий. За ийм л энэ. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд аль болох бага л хүний аим үнцэнтэй аим өргөдөөсэй л гэж хүсэж явж байна да. Тий. Тэгээд энэ конфликт хурдан дуусаад тий хурдан хилэлцээрийн ширээний ард суугаасаа угаасаа дэр зэвсгээр бол ямар ч юм шийдэж чадахгүй хаа. Тэгээд бит хоёрын зүгээс бол ерөнхийдөө шин мэдээлэл гарвал цаг алтлгүйгээр өөрсдийнхээ хэмжээнд бас алтлаас авсан мэдээллүүдээ хүргэхийг хичээе. Баярлалаа.